Өнөөдрийн хамгийн ихний зочинтойгоо та бүхнийг уулзуулахад бэлэн болсон байна. За 642 лотоны 125 дахь тохиолдолд инхүү супер шагнал буюу Jackpot-ыг инхүү 480 сая төгрөгийг хагас тэрбум төгрөгийг инхүү хоцсон хүн болох зочинтойгоо үзэж та бүхнийг уулзуулж байна. Студид маань 642 лотоны ядстан Пүрвж ирсэн байна. Өглөөний сайхан амруу. Өглөөний мэнд. Сайхан амруу. За би ч одоо уцаар яг энэ мэдээллийг мэдээг хуваалцаад би өөрөө баг нэг юм шоконд орох одоо юу гэдгийг нэг баярлах тийм мэдрэмжийг бол авч илаа. Яг 6 оронтой 5 оронтой тоод таардаг байхгүй. Тэгэл 5 оронтой тоо таарсан байна. За 5 сая төгрөгийн хацтанд тодорсон байна. Баяр үргээ хамгийн сүүлийн 6 дахь хүндлэгээ гаргаж ирээ гэсэн чинь нөгөө 5 чинь таарсан байгаад байгаа гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ 6 дахь нь яг таарах үгүй гэдэг дээрээ байсан. Так гээл 6 дахь хүндлэг гараад ирсэн чинь таарад азтан болсон. Үнэхээр гоё байсан шүү. Тэгээ би уцаар яриад яг энэ мэдээллийг хуваалцаж яхад бол сэтгэл нэлээд өндөр байсан. Одоо тухайн үеийнхаа бас эргээ саны тэр уцаар мэдээлэл өгж яхад ямар сэтгэл төрж исэн бэ? Эхлээд нэг хүн яг нөгөө бороо залгацсан юм шиг над руу ингээд тухайн үедээ юм одоогүй л дээ. Овгийн эхлээд нэлсэн тийм. Овгийн эхлээд хэлсэн. Тэгэхээр энэ хүн гэхдээ овг хэлчихэж байгаа учраас надтай л ярихад холбоотой байх юм дээ. Холбоотой. Болон намайг тэгдэм ба гэдгсэн чинь та ингээд ийм юу гэсэн чи амар ингээд би салгалаад тэгээд нөгөө өөрөө ирэхгүй нулимс гарт юм байлээ. Тэгээд тэр үед л өөрийг азтаа гэж итгэсэн дээ. Надад ихтэй тэр ингээд уцсны цаанаас ингээд нэг тэр мэдрэмж байсан. Нэг ийм баярлсан яг тэр нэг мэдрэмж яг ингээд байгаа чинь нилээ ингээд ийм шууд хүн ингээд хүний дуу хоолойг ингээд сонсоод ирэхээр тодорхой хэмжээний ингээд нэг юм авдаг да. Тэгэнгүүт надад ингээд маш их тийм баярлж байгаа тэр мэдрэмжийг бол ингээд яг сонсогдсон. Тэгээ надад болохоор нөгөө нэг овг нэр хоёрын ингээд нэр нь урдаа овг нь хойдолт ингээд бичиж өгсөн байсан байхгүй. Тэгээд би гамбалт мөн биш ээ гэд. Дүүл бүрж байгаа мөн үү? Мөө. Тэгээд тэр мэдээг ингээд хуваалцчихсан. Тэр үеэр болохоор яг телевизээр шууд амжилтыг бол харах үзэж чадаагүй байсан уу? Үзчихсэн үү? Үгүй. Үзээгүй байсан. Тий. Яг гинти мэдээ болчихсон ба тий. Ямар ч нэг санамсаргүй. 6 төвшөлтөөнийхөө яг суглааныхаа эрхийг ер нь хизээ яаж авсан юм бэ? Би ер нь бол одоо энэ арт аппликейшнийг банк хэрэгэлдэг болохоор үе явна л да. Яг нэг тогтмол яг амьдралынхаа зорилго болгож нэг ягааг бол байсан. Тэгээд нэг айхтар мэдгэдэггүй ч бас багтай. Тэгээд нөгөө ардынхаа гүйцэтгэлийг оноо моноогоо хийх гээд урамшуул авах гээд хата авсан байхгүй юу? Тийм тэгээд эхлээд авсан чинь буруу 10-ыг авчаад хаад аваад ингээ 20-30-ыг л авсан баха ямар ч хэлсэн тэр. Бас аваа авсан юм тий. Тэгээд тэр чинь 5 дахь өдрийнх нь орой байна уу? Нилийн орой л авсан. Тэгэл маргааш нь ажиллая гээл ингээл ерөөсө бодогдох юм байхгүй хизээ явбодгоож анхаарахгүй. Юутай 2 хоногийн өмнө авсан юм биш тий? 2 хоногийн өмнө авсан. Тэр тоонуудыг одоо чинь нөгөө нэг ийм арт аппликейшнээр нэг юм байгаад байдаг шүү дээ. Автоматар тоог нь бүглэх гэж байгаад байдаг шүү дээ. Тэр бүглэхээр нь авсан уу? Аюун холиол авсан да. Холиол. Заримуд нь бол өөрийнхөө тий нөгөө өөрийнхөө яг дуртай хэдэн тоонуудыг нэг хийгээл тэгэл одоо тэгтээ яг сайн санахгүй байгаа. Айгу муу тэгээд санахгүй яг юу одоо ямар тоо хийснээр санахгүй. Тэгээ багц магцаараас авсан л да. Айгу амар штэ. Гэхдээ нэг ийм зүйл байдаг тий биднэрт ингээд нэг юм сэтгэл зүйд ийм гоё ийм гинтийн зүйл ороод ирэхээр зарим зүйлсүүд ингээд нэг жоохон мартаад байдаг тий. Энд чинь тухайн тий гинт ийм 480 сая төгрөг ингээд хагас тэрбум төгрөгийг хожлоо шүү гэдэг мэдээг сонсох бол гоё байсан болов гэж бодчих. Тэгээд мэдээж 6 төвшөр лотоны хамт олноос бол яг өөрийг тань бол одоо хүлээж авсан тий их гоё үйл явдлууд бол сая өнгөрч өдрүүдэд бол гоё тохиолдсон шүү дээ тий. Мөн дээрээс нь шагналын мөнгө авцсан тий. За бүр үнэхээр гоё байгаа болов гэж бодчих. Яг энэ мөчийг хаалцвал. Тэгээд тэр бүтээсэнд астан болоо тэр өдөр зөнгөөл баярлаад бараг шүнч нойр хүрээгүй. Тэгээ маргааш нь нөгөө юун дээр ирээрээ гээд шагналаа аваараа гээд залгасан. Тэгээд тэр арт одоо энэ санхүүгийн нэгдэл энэ тэр ажилчин тэр намайг хүлээж авсан тэр коридор өвчнөө хүмүүс маш олон хүн байсан. Тэр нөгөө би нөгөө азцсан болсон гэх юм мэдрэмжээс илүү тэрийг мартцаж байгаа байхгүй. Тэр олон хүмүүс чин сэтгэлийн харцаар хүнд баяр хүргэн гэж ямар гоё энерги ямар гоё мэдрэмж миний амьдралдаа бүр авч ирсэн хамгийн гоё таашаалтан мэдрэмж байсан. Бүр би тэрийг хийж мартахгүй. Тэгээд бүр баярлаад бүр амар гоё ингээд яасан. Айгу гоё байсан. Ер нь эргэн тойрон болон гэр бүлийнх нь ерөнхийдөө хэрхэн ажиллаж авсан. Яг энэ мэдээг хамтдаа сонсоод. Маш их хүлээж авсан. Манай нөхөр чинь баргийн юм тоодгүй энэ ч бүр намайг чи барьж авч дээш нь өргөөд зүгээрээс үнсэд л газар хишгүүлэхгүй байсан. Айгу гоё. Тэгээд яг ерөнхийдөө би нэг жоохон суглаанд одтой хүн л дээ. Суглаа гэх юм уу нэг юм бэ тий. За хоёул тэр талаар гоё тавьчихсан хэлцүүлээ тий.
явж исэн чи газраас мөнгө олцдог ч юм уу нэг ийм нэг хаанч явсан нэг тийм жоо хацтай талтай. Тэгээ манай хүн барагтай тоохгүй л дээ тэрийг. Тэгээд тэр өдөр л бүр манай гэр бүлийнхэн бүгдээрээ айгүйх гоё хүлээж амар их баярлцгаасан. Гэтэ хийх нь нөгөө ажирахгүй болсон. За энэ байнга л ингэж юм. Банга хацсан болж идэг болоо тий. За хоёлооч тэгвэл нэг юм хоёр туйлын хоёр хүн байгаад байгаа юм да. Би нэг найзтайгаа явж байгаад хоёлоо алхаа явж исэн чинь миний хөл доор мөнгө байгаад би тэрийг зүгээр ингээ алхаад өнгөрсөн. Тэгээ яг ард явж исэн найз маань тэр мөнгийг авч ирсэн байхгүй. Тэгээд болохоор яг таарад азтай яг ингээд олоод авчдаг нэг хүн байна. Би зүгээр энэ мэдээллийг харж исэн чинь бүр 3 удаач бүр машин очиж исэн юм шүү дээ тий. Тий. Дараах юм байна. Гэх мэтлээ. Ер нь бол тий хаждаг хүмүүс байдаг. Бас азтай хүмүүс зөндөө байгаа штэ. Яг нь миний хувьд бол бас дурсалтай гой азтан болж исэн. Ер нь тэгээд өдөр болгон өөрийгөө сорих дуртай одоо өөрийнхөө зорилгын төлөө дандаа үйлдэл хийдэг гэх юм. Нөгөө талаараас суглаа аз энэ лото одоо юу гэдгийг энэ чинь асар том боёны хөрөнгө оруулалт гэж би харддаг штэ. Зүгээр нэг хүн талхны мөнгө өгч ирснээс иймэрхүү суглаа энэ төр хөрөнгө оруулал хүнд биетэй гоё зүйл амьдралд нь бас өөрчлөлт орох хойд зүйл хөрөнгө оруулж байгаа учраас айгүй сэтгэл дүүр явдаг та. Тийм шүү тий. За тэгвэл ерөөсөө байгууллагын шинэ жилмэлээр бол бүр өстө бүр битүү хацсан болж ирсэн юм дөө. Нөгөө супер шагналаа гэлээ тий. Гой сэтгэлтэй байсан болов гэж бодож байна. За мэдээж энэ бол нэлээд тийм одоо бид нар үзэгч та бүхэнд бас мэдээлэл өргөх гээд байгаа нь энэ нөгөө 125 дахь тохирол гэдэг бол маш удаан хугацаанд бас ингээд үргэлжилж байгаа байхгүй тий. Энэ хугацаанд бол ингээд супер шагналын эзэн тодроод тэгээд хамгийн гол нь тэрхүү шагналыг ингээд яг бид нар ингээд хүлээж аваад шагналынхаа мөнгийг одоо бол ингээд авцсан тий. Энэ үнэхээр бодиттой юм байна гэдэг зүйлийг бас бидэнд бас үзэгчтэй бас хэлвэл. Тэгээд өргөлж өөрсдөө сорж байгаараа дээрэс нь 642 лото бол аль бие ёсны энэ чи Монгол улсад хүлээн зөвшөөрөд бүх ингээд нөгөө үн зөв явдаг гоё лото шүү, гоё суглаа шүү. Тэгээд эндээ оролцоороо тэгээд би шагналынхаа мөнгийг аваад хайртай ханыгаа хайртай ээжигээ гэдэг одоо ингээд баярлуулаад айгу тэрэндээ бас сэтгэл амар дүүрэн одоо амьдарч байгаа. Тэгээд үлдсэн мөнгө зөндөөх мөнгө олохын төлөө хичээнэ. За. Би яг наадах чи асуух гэсэн юм аа. Тэгээд хамгийн гол нь бас энэ чинь хэд хувийн чанартай уучраас яг хэрвээ зүгээр ингээд боломжтой бол бидний зүгээр гоё хийлээрэ. Одоо ихэд мэдээж энэ мөнгийг цаашаа зарцуулах та ихэд бизнесийн чиглэл рүү байна уу? Хаашаа ерөөхдөө зарцуулах гэж байгаа талаар хэрвээ боломжтой биш шүү. Нийлдэд хийж болно гэх юм бол. Болно. Нөхөртөө сайхан алтан цаг авч өглөө. Оо за. Тий, тэгээд одоо яг энэ анх энэ арт аппликейшнийг санал болгож ирсэн тэр мундаг дайчин хасанар гээд альба ардын альба мундаг найз байгаа надаа. Тэрнийгээ баярлуулаад тэрэндээ бас нэг цаг авч өглөө. Оо за. Тийм тэгээд ээжтэй сайхан машин авч өглөө. Оо за. Тий. Тэг үлдсэн гэхдээ тийм их биш гэсэн надад үед их мөнгө үлдсэн. Тэрнийгээ одоо би бизнес мэдээсд оролцуулах уу. Ерөнхийдөө одоо энэ Аз Яндо гэдэг юмараа асар өсгөнө гэж бодож байгаа. Оо за. Ахад ардын дүү суглаа авсан байгаа юм тий. Одоо 640 лотонд 20 суглаа авсан байгаа шүү. Авсан байгаа. Өнөөдөр одоо тун унтахгүй үзэгчтэй эхлэх чинь. Тэгээд 11 цагаас та бүхэнд өрөх болно. 10 цаг 40 минутаас өмнө та суглааных эрхийг авах юм бол өнөөдрийн ээлжид ингээд энэ хүү тохиролд бас оролцох боломжтой болно гэсэн үг. За маш их баярлалаа. Ярилцлагад их таатай байна. Тэгээд үзэгч та бүхэндээ мэдээж бид 640 лотоныхаа 125 дахь тохирлын за супер шагналуулах джекпот сангийн ингээд 480 сая төгрөгийн бол эзэннийхүү тодорсон байгаа гэдгийг дуулахад таатай байна. Тэгээд сэтгэлийн яг ингээд нэг бодитоор дэрэгдээс нь ингээд сонсоход их тааламжтай байна. Яг гэвэл би бол өмнө нөгөө уцаар холбогдож мэдээлэл хуваалцчаад сэтгэлийн сонсч байсан бол одоо яг ингээд нүүр тулсан ярилцлага хийхэд бол таатай байна. Тэгээд цаашдынх нь бүх зүйлд нь сайн сайхан үсэ. Баярлалаа. Нийт монголчуудаа аз хүсье.